Сайн байцгаана уу? Аянчин хөтлөх дулаан улсын нийслэл Бээжин хотоос танилцуулж байна. Олонний хүсэн хүлээсэн Рашид Ад-Дины судрын чуулган Монгол төмний хаан судар Монголын нуут товчоотой мөр зэрэгчгүйтэй одоо энэ Монголын түүхийг судалдаг түүхийн номын одоо цуглуулдаг хүмүүсийн одоо түүхөө ойлгох соёлоо гамхаж зориулсан судрын чуулган өчигдөр оройн одоо 8 цагаар сая жаахан шаргатан дээр гарч иржээ. За эхлээд одоо 400 дэвтэр байсаасаа одоо энэ хувийн номын дэлгүүр бараа оруулахдаа нийтдээ 2000 хөвлөгцөө одоо 193 дэвтэр үлдээд байна. Аваагүй хүмүүс нь цагийг завдан захинаа. Өчигдөр 11 цагаас би нэвтрүүлэг хийсэн. Одоо 193 үлдээд байна. Тэгээд одоо энэ номыг хүсэн хүлээсэн хүмүүс цагийг завдан захиалж холбогдоорой. Энэ бол одоо энэ ил хаант улсын үлхийн хойч Хасан хааны үед одоо зарилгаар бичсэн Рашид Ад-Дины одоо Монголын түүхийг бичсэн одоо ном байна. Судрын чуулган номон цагийг завдан захинаа. За, өвөр Монголын хөвлийн бүлгэлийн онц урсан ном танилцуулах дулаан Бээжингийн албан гэрээсээ танилцуулж байна.